Are you ready? You're never gonna make it. There's no way that you make it. Нэмлуга шууд орцгоо. Эхний цас орсон өдөр ээжигээ алдсны дараа Миа өөрийнх нь үзэн ядахад гарцаагүй баян гэр бүлд амьдруулахаар явуулдаг. Тэр тийшээ явахыг хүсэв. Тэдний аимшиг ширтэлд хатуу түүний шууд хар дарсан зүуд рүү алхсан мэд сэтгэгдэл мэдрэмж төрүүлнэ. Гэхдээ аимшигтэй сонсогдох занал хийлэл бүрийн цаана гинтийн сайхан сэтгэл нуугдаж байдаг билээ. Тун сонирхолтой. Миа амьдралдаа анх удаа халуун хоол жинхэнэ унтлахын өрөө түүнийг ганцаардуулахгүй ихч нартай болсон юм да. Гэвч энэ танихгүй харш аажмар гэр орон шиг нь санагдаж эхлэх тэр үед хэн нэгэн түүний аврахаар ирдэг. Миа эцэст нь хайрлуулах ёстой гэдгийг хүлээмжшөөрөх үү эсвэл түүнийг үнэхээр хүссэнийг анхны гэр бүлээ алдах уу? Жижигхэн байшин Миа Накума гадаа орж буй засыг биширш урд хаалгаа онгойлгоно. Дараа нь өвчтэй ээж нь түүний дуудахад тэр яран очин ээжтэй орондоо ороход нь тусаддаг. Ээж нь дуунд их ажил хийлгэж байгаад уучлаарай. Миа хэд тоохгүй ээжтэй санаа зовлтгүй гэж хэлдэг. Түүний дулаахан тэврээс гарсны дараа Миа тусган руу ажил хийхээр явна. Буцах замдаа нэлийхэн цэцэг олж хараад ээжтэй таалагдана гэж бодон бүгдийн түүн Кеннет эмээн түүний өмнө гарч ирээд ээжийнх нь муу байгаа гэдгийг нь дуулгана. Жочролд орчсон хөшсөн Миа гин гараас цэцэг унана нэг зүйл хэлж байгаа юм шиг. Тэр жил анхны цас орсон өдөр Миагийн хайртай ээж нь энэ хорвоог орхидгоо. Ээж нь байхгүй болсон тулд Миа эмээтэйгээ баяртай гэж хэлээд гэрээсээ гараад явчихдаг. Замдаа тэр ээжтэй та тэнд сайн явж байна уу? Бидний хамт амьдарч байсан гэрээс гарч өнөөдрөөс эхлэн Конакура гэр бүлийн намайг өөрсдийн эдлэн газарт нь өмдүүлэхээр авч явна гэж бодно. Харшид ирэхэд Миа хэр том байгааг нь хараад хэсэг гайхан зогсноо. Тэр дотгош ороод гэрэл багхан цочны хөрөөний хаалгыг аажмаар онгойлгоно. Шалан дээр мэхийн ёсолж том охин Марика хоёр дахь охин Ариса тэдний ээж тэр нарт өөрийгөө танилцуулна. Тэднийг түүн рүү ширтэж байдлаас харахад Миа өөрийг нь аавынх нь хүлээмжшөөрөхгүй хүүхэд гэж үзэн яддаг гэж бодно. Гэхдээ ямар ч хандлага түүнийг хүлээж байсан тэр хүлээн авахд бэлэн байсан юм. Моника төрөөж тэр өмхийн үнэртэж нүүрэн шороон дарагдсан байна. Ийм хогтой хамт амьдрах аргагүй юм гэж юм. Миа маш их уушлахгүйсэн ч эгч нар нь түүнийг барьж яваад дагаж явахаа хэлсээр л байна. Дараагийн мөчөдөд гайхалтай түүнд сайхан усанд оруулдаг. Бодноос бүх юм ондоо. Моника Миагийн үс шиг маш муу байдалтай муухай байгаад нь дургүйсэн. Аав нь хэрхэн өөрийнхөө хүүхдийг ингэж орхиж болдог юм бэ гэцгээдэг. Миа юу болж байгааг ойлгох гэж хичээсээр байв. Усанд орсныхаа дараа Ариса, Марика хоёр түүний үс засалд ямар дайшинж өмсөх талаар нь хүртэл маргалдаж эхэлнэ. Ээж нь дуутахад уур амьсгал дахиад бүрхэг болж тэр одоо болно гэж хэлээд хувцлаж эхэлнэ. Огтуд өвчлөхгүй тэд маргалдахгүй гэж тайлбарлана. Огтыг сандарч байгааг хараад Миа тэр үнэхээр аимшигтай байх ёстой. Аюул занал хийлэр дүүрэн дүрдөрхтэй гэж бодно. Тэр үе хойд ээж нь Миаг зойрны өрөө байгаа түүний өрөө болно гэж хэлдэг. Нөхцөл байдлыг бодолцоход Миа бронд үлдээхгүйг талархна. Гэнэ тэр бид аавыг чинь бүх номыг зойронд шилжүүлнэ. Тэгээд ажлыг өрөөг чиний өрөө болгоно гэж үүнийг сонсоод Миа үнэхээр гайхаж хүргэнэ. Оройн хоолны жирээн тэр хойд эгч нартай хариу хэлэхээ гэж дэндүү сандарч байлаа. Тэд түүнд цэцэрлэгийн цэцэг үзэх дэлгүүр хэсэг талаар хүртэл ярьж эхэлнэ. Ажлынхаа өрөө маш олон номоор дүүрэн байв. Моника өрөө цэвэрлэх туслахтаа тийм ч баяртай биш байсан бол тоо. Миа хүлээмжшөөрөөгүй хүүхэд өөрөө бэлтгийг хүсэхгүй байна гэж бодно. Гэсэн ч түүний хойд эгч нар нь түүнийг дуусгахад бэлэн байв. Ариса ажлын хурдан дуусгахад төгс төлөвлөгөө бэлдсэн байлаа.
Хоёр дахь эгч мэрэгжлийн хүмүүс шиг хөдөлж өрөөг хоёр хуваан авна. Тэд огтхон ч хэрцгий байсангүй, харин ч Мияд маш илдэг хандсан тул тэр ч бас өөрийгөө чадах зүйлээ хийхин хичээнэ. Дараагийн мөчид Миса нэг ном уншиж байхыг харна. Моника түүнийг энэ номыг уншиж байсан уу гэхэд Мия зөвхөн бага зэрэг л уншиж бичиж чаддаг байсан тул нэх уншаагүй гэдгээ үннээ хэлнэ. Үүнийг сонсоод Моника хэн нэг алхаар шийтсэн мэт харагдана. Мия айсандаа чичирч гар нь салганаж түүн рүү хөтөхөж ирэхэд Моника хөөрхөн дуугар түүнийг гайхалтай гэж хэлнэ. Мия түүхийн анх удаа ийм мэдрэмжтэй авдлаа. Миса түүнд уншиж сургах санал тавина. Ариса уйсаар өөр нэг авчирч Мия үүнийг уншсан эсхийг асууна. Миса Ариса зөвхөн гонигтай сэтгэлээр унгаадаг түүгүүд л уншдгийг гэж мэдэгдэнэ. Нөгөө талаас нь Моникагийн уншдаг бүх зүйл бол баатарлаг дөрүүд тесрэлттэй түүхүүд байв. Эцэст нь тэд маргалдаж эхлэн Мия тэднийг яаж зогсоохоо мэдэхгүй байлаа. Дараа нь Миса Мия руу сургуульд явж байсан эсхийг асуудаг. Энд ирэхийн өмнө Мия багасаа худалдааны гэр бүлд амьдардаг байв. Тэр өдөржин ачаа зөөж тиймээс сургуульд бараг явахгүй хөөрхий. Өөрөөр хэлбэл үндсэн боловсролооч олж авч чадаагүй байлаа. Мэдээж энэ Коноко гэр бүлийн гिचгүүрл авчирна гэж бодно. Гэхдээ Миса маш их баярлаж шин дүүн аль хэдийнэ их ажил тарьсан өөр аргагүй учраас өөрөө түүнийг асрах хэрэгтэй гэдгээ хэлнэ. Миса хүмүүсийг асрах дуртай байв. Хичээлээ эхлүүлэхийн тулд гартаа байгаа номноос эхлэхийг санал болгоно. Хугацаа гүйлгэж яваа тэр цаасан зүсэгтнээ Мия хурдан шархыг нь дарах альчуур өгнө. Миса жигшин төрсөн байдалтай альчуур маш их муудсан байна. Муухай байна гэж хэлнэ. Мия энэ альчуур ээжийнх нь байсан гэж уушлаад гуйдаг. Мисагийн нүднээс нулимс урсах бөгөөд энэ дурсгалын зүйл учраас нандинах хэрэгтэй гэж хэлдэг. Одоо Миса тусны толб хэрхэн арилахаа мэдэхгүйгээр сэтгэлээр унаж эхэлнэ. Гэсэн ч Мия санаа зовлтгүй гэж хэлнэ. Энэ хуучин давуу байсан түүний солих цаг болсон гэж бодож байна гэж хэлдэг. Энэ Миса тусалж чадсан бол түүнд энэ хангалттай байсан юм. Аимшигтай киноноос гарч ирсэн мэд тэр хаалганы завсраар мөлхөн гарч ирнэ. Тэр Мияд альчуур дурсамжаа дүүрэн гэдгийг хэлнэ. Үүнэндээ хаяхыг хүсээгүй гэж таамаглаж байсан бололтой. Энэ Миягийн ээжийг сайхан дурсамжуудыг агуулж байсан үнэн боловч хүн бүр түүнд маш сайхан хандсан тул үүнийхээ зурлахыг ч буруу мэт санагдсан юм. Гэсэн ч тэр үн зүгээр Мия нэгээс илүү үнд зүйлийг дандагнаж болно гэж хэлдэг. Цусны тул байрлсан ч хуучин давуу засахгүй. Тиймээс тэр гоёл хамгаалтыг бэхжүүл ойдлын хур чадвараа ашиглан тэр альчуурыг сэргээд шинэ мэд болгоно. Зочны өрөөнд Мия өөрөө их зайтай үзэсгэлэнтэй гэж бодно. Өмнө нь хойд ихэн түүний өрөөний агаарыг тоостой байгааг анзаар шинээр цэвэрлсэн өрөөгөөр агаарж улсах хэрэгтэй гэж хэлв. Тийм учраас Мия тэр шөнө зочны өрөөнд унтах болсон байна. Орон нь маш зөөлөн байсан тул Мия тэнд тайван унтаж чадаагүй эсвэл тэр тэгж бодсон. Харахнууд манасаар гүйж ирвэхээ урагдах тороор нэвтэрч байсан үеэс хойш хэр хол явснаач итгэхэд хэцүү байлаа. Маш гоё амьдралаар өөрчлөгдсөн юм амьдрал. Тэр үнэхээр шууд надаас хол ирчээ. Тэр үед ээж нь жижигхэн ороо хуваалцах хэрэгтэй болсон дуушлаг гуйдаг байв. Гэхдээ Мия тоохохгүй. Ээжийнх нь л байвал дулаахан жаргалтай байсан юм. Тэр мөчүүдийг дурсахад нулимс нь гарч тэр сэтгэлээр толгоогоо цэвэрлэхээр шийднэ. Харш маш том байсан тул Мия аваалгын өрөөг олно гэж найдана. Түүний гарч ирэхэд хойд эгч нар нь яг тэнд хүлээж байв. Тэд түүнийг харшийг төөрнө гэж бодсон болтой. Мия аваалгын өрөө рүү буцаан зочны өрөө рүү дагуулна. Мия тэдэнд хэд сандарч унтах чадахгүй байгааг нь тэдний ширхтэн дор хэлхээ мэдэхгүй байсан юм. Моника бодлоо хэлж чадахгүй хүмүүсийг дэвжиж чаддгүй гэж хэлээд хаалгаа хаана. Мия тэд түүнд маш сайхан хандсаны дараа гэсэн ч тэдний уурыг хүргэсээр байна даа гэж айдаг хөрхийн юмт. Тэр өөртөө би яагаад ийм хэрэггүй юм болоо гэж бодсон ч энэ өөрийнх нь шүмжлэх цаг биш байв. Тэр тэдний олж уушлал гуйхаар хаалга руу гүйдэг. Түүний гайхшруулж хойд эгч нар нь дахиад тэнд байна. Тэнд Мия ганцаараа байхыг хүсэхгүй байгааг мэдээд өөрсдийнх нь ороо авчирч түүнийг ядраад унтрах хүртэл нь хамт байхаар шийдсэн байлаа. Энэ хооронд тэд тоглоом зов авчирна. Мия тэнд маш их таалархаад дараа нь хойд эгч нар нь түүнд
Хатагтай гэж дуудахаа болоо зүгээр л игч гэж дуудахад гэж хэлнэ. Миа тэднийг ай игч, моти игч гэж дуудана. Тэд одоо илүү жаргалтай байдаг. Дахиад нэг удаа тэр далд хаалганаас гарч ирнэ. Тун шийжихтэй. Түүнийг орж ирэхэд арга нь солиотой. Түүний бүх хөрөөтэй нууц гарцаараа холбогдсон тулд хэрэг болсон яаран ирч чаддаг байж. Ариса Миса нар яагаад оройдож унтаагүй байгааг тайлбарлах зур Миа тэдний гэр бүл гэж дуудах болох эсгээ бодно. Зориг гарган Миа хатагтай ээж үгээ хэлнэ. Гэвч тэр түүнд түүнийг тэгж дуудах эрхгүй гэж хэлнэ. Миа хайж даруй өөрчлөхгүйсэн тэр түүний нүрийг өргөөд түүнийг ээж түүнийг ганцаараа өсгсөн хүчрхэг эмэгтэй байсан. Миа тэр дурсамжуудыг оруулахыг гэж хүчлэх шаардлагагүй гэж хэлнэ. Дараа нь тэр Миагаад түүнийг зүгээр л намайг ээж гэж дуудах санал болгоно. Маргааш өглөө нь Миа эрт босож өөрийнхөө хэрэгтэй болгохоор шүүрж авна. Шүүр бариад тэр үед төр өрөөнд хэн нэгэнтэй ярилцаж байхыг сонсно. Дотгош ороход тэр түүний эмээ хатагтай Юсү байв. Эмээ нь Миаг буцаж хамт явахыг хүснэ. Тэр хэлэхдээ ичиж байгаа ч Есүс охиноо алдсныхаа дараа өөртөө эцгүүрч ганцрах болжээ. Орсныхаа дараа үлдээсэн ганц хүүхдээ орхих нь хариуцлагагүй хэрэг гэдгээ би мэднэ гэж ойлгосон гэдгээ хэлнэ. Ясуу жирийн гаралтай хүн Конокара шиг нэр хүндтэй гэр бүл хизээж тохирохгүй гэдэгт итгэлтэй байна гэж хэлв. Тэр Миаг энэ гэр бүлд зөвхөн асуудал авчирна гэж бодсноо хэлдэг. Мэдээж Миа түүний зөв гэж бодно. Түүн шиг боловсралгүй соёлгүй хүнийг энд байлгах нь энэ гэр бүлд ичхүүр л авчирна. Хэрв энд байх нь эгч нарт асуудал үүсвэл энд огт байхгүй нээр гэж тэр бодож эхэлнэ. Эгч нар нь тэр даруй татгалзсан. Миа гэр бүлийн сайн сайхны төлөө гэж бодож байгааг мэдэж байна. Тэр Миаг юу хүсэж байгааг асуухад тэр энд амьдрахыг хүсэж байна гэж хариулна. Тэр шаргуу суралцаж ямар ч асуудал гарахгүй гэж амлана. Тэр хамт амьдардаг хүмүүс нь бие биендээ төвөг утах нь байдгал зүйл гэж хэлнэ. Тэд холбоотой эсэх нь хамаагүй ингээд асуудлыг шийдэгдэнэ. Тэр Ясуу охиноо харахыг хүсвэл цай ууха хизээж ирж болно гэдгээ хэлдэг. Ясуу шаардсан хэвээр байтал тэр Миаг авахыг хүсэх өөр шалтгаан байгаа эсхийг нь асууна. Магадгүй түүний худалдааны гэр бүл зарц болгохоор төлөвлөсөн байж болно. Ясуу сандарч явхаар шийднэ. Гадаа тэр Миаг тэр болон бусад түүнийг хүлээн зөвшөөрсөн ч гэр бүл түүнийг хизээж хүлээн зөвшөөрөхгүй хүмүүс байж болно гэж хэлнэ. Хэрв хэцүүдвэл гэртээ буцаж ирж болно. Накумурагийн байшин бас түүний гэр юм бол доторх буцаж ороход Марика Миа өглөөний мэдж хэлээгүйг загнана. Тэр сэрээд Миаг орон дээр байхгүй байсанд маш их санаж зовсон байв. Тэдний маргалтаан дунд ээж нь хит шуугантай гэж дуудав. Өнөөдөр зүгээр л энгийн нэг өдөр тул догтлох хэрэггүй гэж хэлээд өнөө орой Миа зөрүүлж ухтах үдшилэг хийх болно гэж хэлнэ. Оройн хоолны ширээ асар их найртай байх бөгөөд хоолцсны дараа Миа цас орохыг үзэхээр гарна. Тэр эрхмээ ээжээ энэ өдрөө түүтийн хэвээр байгаа ч миний шин гэр бүл тэдгэрийг дулаанаар дүүргэсэн юм гэж дотроо боддог. Эртний эдлийн дэлгүүр үйлчлэгч нарын нэг нь самсруугийн гартаа барьсан хайрцгийг унгаж нэг талыг нь хугалчихдаг хөөрхий. Түүнд хурдан савлах хэлнэ. Учир нь тэдний хамгийн үнэт үйлчлэгч нь өнөөдөр ирэх ба энэ хатагтай тэр Конокарагийн өөр хинч биш байв. Конокарагийн урт түүхтэй нэр хүндтэй гэр бүл хүргэн ирсэн хатагтай өөрийгөө маш тэгш нэр төртэй авч явдаг ба түүний ширтсэн харцанд өртсөн хинч болов айснасаа болж сандардаг байлаа. Одоо охин эцэст нь түүнийг уулзах болон тэр дээр маш хатуу гэж сонссон өчүүхэн жалдаа гаргавал юу болох бол гэж айж байлаа. Түүний эрхийг хүлээж бүх хатагтай нар жигсэж сандарсан харагдана. Хаалаа онгоохоо тэр орж ирэхэд тэд толгоогоо өргөж зүрхлэхгүй сандарч байв. Дараа нь тэр охидтой Миаг төрүүлэхгүй байх, бусдад саад болохоор тарж ботрохгүй байх ёстойг хэлнэ. Дараагийн мөчид бүх хатагтай нар түүнийг тойрон баяр хөөрөөр гэрэлтэн.
Тэд түүнд үйлчлэхээр өрсөлдөж байгаа мэт гэвч энэ өдөр тэр тэрүүд үйлчлэхгүй харин тэр шинэ охины хэрэгцээтэй зүйлсийг авахар ирсэн байв. Ариса Миса хоёр уран зоригтой нөмргөө тайлна. Тэд аль хэдийн Миагд илүү сайхан зүйлс олж өгөхөөр өрсөлдөж эхлэв. Харин нөгөө талд Миа энэ дэлгүүр ямар сайхан том болохыг хараад гар нь жичирч сандарна. Тэр маш их сандарсан байв. Миаса дараа түүний нүүрэнд нь өнгө оруулах уруулын бодог гаргаж ирнэ. Тэр бүх талаас нь халаасны мөнгөө үүн зөрүүлсэнд хадгалсан байв. Нөгөө талаас Ариса Миад үсээ янзлуулахад хайрцаг сан бэлгэлнэ. Моника түүнд үргэлж мөнгөө хөнгөн зуушид үрдэг байх. Яаж сам авч чадж байна гэж гайхав. Гэвч Ариса гэрийн ажилдаа туслагаараа ихчээ ялгаатай орлоготой байв. Саксыг авчирхад тэр дороо дүүргэнэ. Тэр дүүгээ эрхлүүлэх нь сайхан ч Миа өөртөө ямар нэгэн зүйл сонгох ёстой гэж хэлнэ. Эргэн тойрноо харж Миа эвдэрсэн гоёлын хайрцгийг сонгоно. Учир нь талигаа жээжин захилдаг цэцэг дуртай байсан бөгөөд хайрцаг нь түүнийг санагдуулсан байв. Мөн тэр эгч нарынхаа өгсөн бэлгийг хадгалах эрдэнэгийг хайрцаг болгон ашиглахыг хүсэж байлаа. Эзэн шинэ сувдан хайрцаг санал болгон ч тэр захилгаан цэцэгтэйг нь авахыг шаардав. Мэдээж тэр мөнгөө төлнө. Энэ бол Миагийн өөртөө зориул сонгосон анхны зүйл нь байсан юм. Эцэст нь их хүний хувьд тэр түүний хүслийг биелүүлэхээс илүү юу ч хүсэхгүй байлаа. Хайрцгийг болон эвдэрсэн тул тэр үүнийг цүнхүүцийн аргаар засахаар шийднэ. Энэ варыг лаг ашиглан засдаг техник байв. Ингэснээр тэр үйлчлэгч өрсөлдөхөд улам ширүүснэ. Гэртээ буцаж ирэхэд Миагийн эгч нар түүнд бие хамгаалагч өөрийгөө танилцуулах хэрэгтэй гэж хэлнэ. Миа Канакурагийн гэр бүлийн хөрөнгийг занал хийлдэг олон хүн байдаг гэж бодож биеийн хамгаалагч гэмт хэрэгтнүүдээс байшин хамгаалдаг хүчрэг хэрэгтэй гэж төсөөлнө. Хаалгыг онгойлоход түүнд гингэр гэж танилцуулсан. Миа гадаад хүнтэй уулзах гэж бодсон. Гингэр бол хөөрхөн сэвсгэр нохой байв. Тэр дайруу түүнийг хөөрхөн байдал татагдаж тэмрэхгүй байж чадсангүй. Моника энэ мужид гэрэл зургаар авах жижигхэн хэмжээний камер байсан гэж халамсна. Халамстай дэд зөвхөн тэр том камерууд л байв. Эрхэм дүүгээ нохоод энэ хөөрхөн байдгийг төгс соцлол үнэхээр үнэлж баршгүй үзэгдэл гэж хэлнэ. Ахлагч үйлчлэгч Ногомияг хүнд бүхэн түүний гүнчан гэж дуудах гэж хэлж нэг удаа хуцаагүй харсан гэнэ. Тэд түүнийг даруу нохоо гэж бодсон. Тэр үед Миса тэр хуцаж чаддаггүй гэж дүртнэ. Бороотой гингэрийн харшийг гадаа унсан байдалтай болсон. Түүнд биеийн гэмтэл байгаагүй бол сэтгэл санааны гэмтэл байж байгаа гэж бодсон. Энэ Миад өөрийнх нь бага настай өвчтэй ээжтэйгээ амьдарч байсан санагдав. Тэр 10 насч өрөөгөө байв. Тэр ээжийг асарч ажилдаа явах хэрэгтэй болдог байв. Ясуу түүнийг ийм азгүй нөхцөл төрсөнд маш их харамсаж байсан ч Миа өөрийгөө өвдмөр хүүхэд гэж бод. Миса түн гингэр огт өвдмөр биш гэдгийг хэлнэ. Учир нь тэр тэдэнтэй ханд амьдардаг дүүнийг сонсоод Миа нүүрэнд нь инээмсэглэл тодорно. Тэр үеэд гингэрийг зуг алхаар гаргалгүй хэлчиж байгааг нь асууж орж ийн. Эзэн хүний хувьд түүний зохистой асархан тэдний үүрэг байв. Хэрэг хурдан ажиллахгүй бол гингэрийг зугаалгыг хамгийн тохиромжтой цагийг өнгөрөөнө. Түүнд бусад нохойтой нийгэм шиг цаг хэрэгтэй байв. Нохой талбай гингэртэй бусад нохойтой тоглож нэгдэнэ. Тэр бүгд хамтдаа хамгийн хөөрхөн дур зургийг бүтээн. Хэрэг эгч нар нь тэр мөчөд зураг авч хүн бүртээ хуваалцах төхөөрөмжтэй байсан бол маргааш нь Миа том үзэсгэлэнтэй цэцэрлэгтэрнэ. Тэнд тэр Гучаны Нагатай хамтарна. Нага өдрийн хоол бэлдэх хэрэгтэй бол гингэрийн дотгош авахыг оролцсон ч тэр түүнтэй явхаас татгалцдаг. Тиймээс Миа түүнийг буцаагаад авахар санал болгоно. Тэр баяртайгаар Гучаныг авч хамт судлахаар явна. Удалгүй тэд Миса номонд шимтэн сууж байхыг харна. Миса ихэвчлэн нэг төрлийн харагддаг уншиж байхтай хүүхэд шиг л харагдана. Нэгэн үйлчлэгч Мисад үдээшний цай авчирна. Дээш харсан Миса тэр дараа үйлчлэгчийн ханцуугийн товч унах гэж байгааг анзаарна. Үйлчлэгч айж уучлаад гойно. Уучлаарай Миса. Миса хайчаар товчийг нь аваад дараа нь буцаагаад оёхоо мартуузай байхыг гэж хэлдэг. Миса ахлагч үйлчлэгчийг хэлгүй байхыг нь гойно. Миса энэ өөрийнх нь цагийг гарц болно гэж бодно.
Конкура гэрийн дүрм маш хатуу бөгөөд Мицуши халбал энэ цайг дахиж ууч чадахгүй. Тэгвэл Миса өөрөө зовох болно. Түүний үгс хөвчлэн хатуу сонсогдож цаанаар жинхэнэ сайхан сэтгэл байдаг. Миа түүний гайхалтай гэж бодсон том их чинь үнэхээр биш. Судалгаанаа үргэлжлүүлэн Миа зарим ажилчдыг Арисаас шороонд ухахгүй байхыг гуйж байхыг харна. Учир нь цэцгийн мандлын цэцэрлэгч арчлах ёстой. Гэсэн ч Ариса тэднийг өөрийг нь дутуу үнэлж байна гэж бодно. Түүний нэмсэглэл бага зэрэг аимшигтай байж болно. Тэр ажилчдад хэрэг цэцэг ургуулах гэж байгаа бол бүх төрлийн ургамлын талаар судлах хэрэгтэй гэж хэлээд тэднийг зааж өгөхийг хүснэ. Ариса цайны ёслол бүжиг чадварлаг байв. Миа энэ бүхэнд өөхгүй хөдөлмөрөөс үүдэлтэй гэж таамаглана. Хатагтай Мисаг урахыг санал болгон Ариса түүн рүү ширтэж өөрөө хийн гэж хэлнэ. Ай Миад ийм сайхан хандлагч тэр Мисатай бүх зүйл дээр байнга маргалддаг. Миа тэдний ийм найргүй байгааг харамсах бөгөөд Ариса Миса зориулж өрөх бэлдэж байгааг дуулаагүй үг дуугүй болдог. Учир нь бодсон тэр хангалтгүй Миса дургуйцах хүрэх илүү сайхан арга хэрэгтэй байдаг. Түүнд илүү их хүчрэх арга хэрэгтэй. Миа дараа энэ зүгээр л тэдний ойр дотн байгаагаасаа гэж хэлж байгаж магадгүй гэж боддог. Дотор буцаж ирэхэд тэр Нагаг усны хувин өшөглөн Мицуг загнаж байхыг харна. Тэр рүү гарч ирэн Нагаг бурууг өөртөө авч хатагтай тэр түүний худал хийж байгааг харна. Тэр үйлчлэгч очоод хувцас ол орсон хэвээр байвал ханаад хүрнэ гэж хэлнэ. Нойтын шалнаас болж муугшин шаардлагагүй гэж хэлнэ. Дараа нь тэр Мицад өнөөдөр ээж дээрээ эрт явах ёстой байсан тулд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байна уу гэж дурдна. Зэстерлэгт Маргита цэцэг дэлгэрсэн тул тэр түүнд ээжтэй авч өгөхийг нь хэлнэ. Миагийн өмнөх ажлын газар эзэгтэй үйлчлэгч ийм халамж тавих нь ховор байсан тулд энэ жишг байх ёстой гэж дотроо бодно. Гэхдээ түүний ээж хатуу илдэг заримдаа хөгжилтэй яг л нарны туяа мэт. Миа энд инэрснээс хойш өдөр бүр гайхаж байв. Тэр ч бас энэ гэр бүлийн гишүүн болж байгаадаа гайхаж байв. Гайхалтай хүн болж чадах болов ч гэж дотроо бодож эхлэв. Өдийн хоолны үеэр Ариса Миса нар Миаг хайхаар явна. Тэд ээжигээ хаалхны өмнө зогсож тэдний чимээгүй байхыг дохиог харна. Өрөөнд Миа гүү чаныг тэрвэрлдсэн унтаж байх юм. Гэр бүл нь түүний дулаахан хүнжлөөг нөмрөн. Дараа нь эгч нар нь түүнд ирэх жилийг муу бүхнийг зайлуулахын төлөө чөтгөр рүү шош шидэх тухай хэлнэ. Миа чөтгөрийн дүрд орохоор шийдсэн ч тэр зөвшөөрөхгүй. Моника түүнд шош шидэх хүн тэр байх болно гэж хэлнэ. Гэсэн ч Миа багаасаа хүнд ажил хийсэн тул шош шидээд самсгүй хин нэгнийг имтээчихвээ гэж айна. Хүнийг дуусан тэгээд түүнийг хандлага дургүй хөрнө. Их хүч заримдаа хүний гэмтээдэг нь үнэн боловч тэр хин нэгнийг хамгаалж чаддаг болохгүй гэж хэлнэ. Асуун. Тэр чөтгөрийн баг гарган ирэхэд Миа түүн рүү шош шидэж чадахгүй. Гэхдээ шидэхгүй бол эрүүл мэндийн төлөө залбирах боломжгүй болно. Тэр түүнд итгэж бага зүгээд Миаг чөтгөрийг зайлуулахыг хүснэ. Тэр л мөчөд Миа ээж нь баггүйгээр илүү аимшигтай гэж бодно. Тэд муу яриг зайлуулах гэр бүлийн зан үйлийг эхлүүлэн гарган бүгдийн хүслийг зүрхэндээ тээж Миа бүх хүчээрээ шошиг шиднэ. Баг нь мултарч тэр түүний төгс шидэлтийг магтана. Өвчнч гэсэн үүнээс чичирч хөл нүцгэн зүгтайхаар байсан юм. Ёслол дуусч Миагийн эгч нар нь түүнийг азын шош идэхээр дагуулна. Тэдний явхад тэр бүтэн нуугдсан Нагаг олж харна. Тэр Нага гэдгийг мэдэж байв. Өмнө нь Миа шош идэхэд Нага юулүүрээр өөр нэг шош харагч сум тэргийн цэжнийг ойролцоо хагарч түүнийг оногдсон мэт харагдуулна. Хэдийгээр эсвэл байсан ч Нага тэрэг оногдож байна гэж бодоод би нь өөрөө хөдөлсөн. Тэр үйлчлэгч өөрийг нь хамгаалсан талархна. Тэнд энэ жил бүх хүн эрүүл байхын тулд чадах бүхнээ хийхээр гар нийлнэ. Өөр нэгэн өдөр Конкура гэхэрт нь Моника Миаг удаан сурдаг гэж тэмдэглэнэ. Түүний царайнаас айсан Миа уучлаарай гэл. Тэр огт ахиц гаргахгүй байлаа.
Мия түүнд цаг агаарыг заасан ч жинхэнэ конкура биш учраас хизээш хангалттай сайн болж чадахгүй гэж бодно. Энэ хэвээрээ байвал бүгд түүний гэр бүлийн нэрэнд гутна гэж үзнэ. Моника ийм зүйл хийсэн боловч түүний нудран хариулах ёстой болно гэдгийг тодорхойлов. Энэ угаасаа гарвал эсвэл гэр бүлийн нэртэй огт хамаагүй. Тэр өөрөө ч өмнө сурахтаа маш муу байсан. Хэдэн жилийн өмнө Ариса төгс оноо авсанд магтах үед Миса сурах дургүй байсан тул шоолж байв. Үйлчлэгч нар Арисаг сайхан хандаж байхыг хараад Миса холдон гараа сандал дээр сууж энэ бүхэн сэтгэлээрээ унахгүй байхаар шийднэ. Конкура гэр бүлийн том охин учраас тэрэ тэгж чадахгүй. Түүний нүдрөө газар дээрх царсны жимснүүд хараад тэр догтлон бүхэл бүтэн атгах дүүж ээжтэй үзүүлнэгүй. Гэвч тэрэ түүнд хувцас бохирдуулсан загнаж соль гэж хэлнэ. Дараа нь тэр зарим үйлчлэгч нарыг жинхэнэ гэр бүлийн охин биш хүн байна гэж ярилцаж байхыг дуулна. Миса түүнийг ярьж байна гэж таамаглана. Ээжийг нь охин биш учраас хангалттай болсроогүй биш. Ээжийг нь охин биш учраас харилцах ёсгүй. Тийм болохоор тэр түүнд үргэлж хатуу ханддаг байв. Миса шиг хөгжилтэй хүнд ийм өнгөрсөн байсан гэж хизээж таамаглаагүй байх болно. Болсон явдлын дараа Миса үнэхээр замбраагүй болж бүрэн дүрэн тэнэмэл зан гаргана. Багш нь түүнийг шоолох тэр түүнийг цүнхэнд нэрсний давирхаа хийж нэгэн үйлчлэгч түүний тухай цуу яриа тараагаад өрөөнд нь хөндөлсөн царсны жимс нуусан. Өөр нэг удаа тэр хүн бүрийн таби аимсан царсны жимс чигсэн. Тэр яагаад ингэснийг нь асуухад Моника энэ өшөө авалт гэж хариулна. Ээж нь түүнд жинхэнэ охин биш учраас хүүтэн хандаж байна гэж бодсон. Үүнийг сонсон тэр түүнийг тэрч Мисаг үнэхээр түүний охин гэдгийг батлана. Тэр түүнд гэр бүлийн том охин учраас хатуу хандсан хариуцлага нь дүүн нарынх нь хамаагүй их байсан тул үүнийг даах хангалттай хүчтэй болохыг хүссэн төдий байлаа. Хитрхи хатуу байснаа ойлгосон тэр Миса дахиж ээж гэж дуудахыг хүсэхгүй бол тэр дургуйцна. Миса дахин ээж гэж дуудахыг хүссэн өдрийг хүртэл оронд намайг мама гэж дуудаж болно гэж хэлнэ. Тэр үүнээс хизээш татгалцахгүй. Тийм учраас Моника дараагийн удаа ээж гэж дуудахыг конкурын нэрэнд нь зохистой охины хувьд дуудахаар шийднэ. Тэр хүртэл өөрийг нь сайжруулсаар байх болно. Мия шиг тэрч бас хөгжиж буй үйл явцсан юм да баргал. Ариса дараа нь гарч ирсэн. Миса Мияг амралт өгөхөр хэлнэ. Миса зөвшөөрч Ариса Мияг өөртөө авна. Динждээр цай уухаар явах замдаа тэд чанга дуу сонсно. Газар чиглэн гүйхэд тэд цэцэрлэгт Уики газар хөвтөж байхыг харна. Тэр усан оргилуураар шалгаж байхдаа шатнаас унсан байв. Ариса хин нэгэн туслахаар явах хооронд Мия Уикиг хуурай газар авчирна санал тавина. Тэр хитрхи хүнд гэж татгалзсан Мия хүч чадлаа бахархна. Түүнийг өргөж явхад Мия шалбайг дээр халтарч Уикиг биеэр нь алахын оролдоно. Миса Ариса хоёр яг тэр мөчөд гарч иж хоёуланг нь тогтооно. Миса түүний бүгдийг ганцаараа хийж гэж оролцсонд загнана. Ямар ч Мия найдах ихш нартай байсан. Ариса дараа нь Мисад найдварвал илүү их асуудалд орно гэж шогно. Хоёулаа маргалдаж эхлэх бөгөөд энэ үед Миса шатыг усан оргилуур руу унгаж ус бүгдэнд нь цацарна. Тэр гарч ирэн бүгд яагаад нойтон босныг асуугаад Юки тэр даруй өвдөг сөгдөн. Уучлаарай. Бүх буруу өөрт нь байгаа гэж хэлнэ. Тэр түүнд гэрэртээ харж эмчид үзүүл гэж хэлээд охтуудыг хуурай хувцсыг соль гэж хэлнэ. Түүний сайхан сэтгэл Юкиг инээмсэглүүлнэ. Дараа нь тэр түүнийг хамгаалахыг оролцсон Мия талархна. Тэр ийм илдэг залуу хатагтай нартай гэрт үйлчлэж байгаад азтай гэж бодно. Түүний дараа Мисатай хичээлээ үргэлжлүүлнэ. Түүний ойлгож байгааг хараад Миса түүнийг шалгах цаг болсон гэж шийдэхээр хамгаалж шалгалт авна. Айсан Мия үнэхээр хийж чадах болов гэж бодоход дараа нь Ариса түүнийг үсийг нь самнах үеэл Яко маргаас төчлөхөөр ирнэ гэж хэлнэ. Гэсэн ч Мия бодолд автсан байв. Орон дээр нь ч гэсэн тэр Моника түүний хэр өндрөөр үнэснийг дурдсан. Гэхдээ Мия шалгалтандаа онвол эгч нь түүнийг хизээш уушлахгүй гэж дахиад лайна. Унтаж чадалгүй гарсан тэр гал тогооны хаалган дээргээд Арисатай таарах бөгөөд тэнд зочны өрөөнд жигмэг гиднэ. Мия Арисад шалгалтаа сандаж байгаа хэлэхэд Ариса шалгалт зөвхөн сайн оноо авах тухай биш гэж хэлнэ. Мия асуулт талаа олж сайжруулах боломж болгон ашиглаж болно. Жинхэнэ шалгалт нь түүний ертөнцид гаргахад ирдэг.
Яг тэр агшин л тэр хаанаас ч юм гарч ир Миягийн бэрхшээлийг дуулна. Тэр Мияг шалгалтандаа сайн хийвэл тэмдэглэх болно. Сайн хийхгүй ч хамтдаа суралцна гэж хэлнэ. Ямар ч байсан түүнд хандах хандлага нь өөрчлөгдөхгүй. Тэр дараа нь тэдэнд дулаан хүнжил өгч унтахт нь тусна. Маргааш нь Мия шалгалтаа төгс өгснийг ачаар тэмцэлд үйл ажиллагаа болдог. Дараа нь Мия Яковд энд ямар нэгэн юм аимшигтай ядуу үнэртэж байна гэж хэлхийг сонсно. Яков түүний уулзалтан дээр дурдгдсан хүлээмжшөөрөхгүй хүүхэд гэж заана. Мия тэр үед эмээн гэр бүл түүний хизээж хүлээмжшөөрөхгүй хүмүүс байж болно гэж хэлснийг сана. Яков намхан жаал хүүхэд байсан ч Мия түүнийг их хөөрхөн гэж бодно. Хурц хэлтэй Яков түүнд тэнэг царайгаа арчихыг хэлээд энгийн иргэдийн дэвчиж чаддгүй гэдгээс хэлдэг. Мия уучлаарай, Конкоро нэрн зохистой болохын тулд чадах бүхнийг хийсэн гэж тайлбарлана. Тэгэхэд Яков түүний гэр бүлийн нэрнд тохирсон зочломтгой байдлыг харуулж үүнийг батлахыг хэлнэ. Мия үнэхээр үүнийг хийж чадах болов уу гэж дотроос асуулаа өөрөөсөө. Эхлээд тэр Яков жигмэг чанмал өгсөн ч бяцхан охин чанлын савыг онгойлгож чадлахгүй тэмцэнэ. Мия түүнд амархан онгойлгож өгөхөд тэр зочирдно. Гэсэн ч Яков өнгөрч би өөхөнд эрхэм ер нь татгалсан шүү дээ юм уу? Ямар ч тэр амтнаа үнэхээр таашаал авч уух зүйлийг нь хослон чухал зүйл гэж хэлнэ. Мия дараа нь түүнд аяг кофе авчирхад энэ нарийсагийн дуртай гэж хэлнэ. Энэ нарийгаас сагаас ялгаатай нь элсэн чихэргүй. Мия Миса хоёр үргэлж кофенд их сүү элсэн чихэр хийдэг байлаа. Яков кофег дангаар нь уух ёстой гэсэн бодолтой хүн юм байлээ л дээ. Ганц балахад л нүүрнийх нь бүхний илчилнэ. Тэр амтнд дургийн илт байсан ч Яков Ариса шиг байхыг хүссэн. Ариса дараа нь Яковд Мияд хэцүү хангалтгүй байхыг хэлнэ. Миягийн толгойг илээд Яков асарсан талархна. Яков хатаархаж Мия ганц зочныг ч зөв зохистой байлгаж чадахгүй гэдгийг хэлдэг. Миам шиг хүн Конкоро байхад ер нь бол харшин байна гэж хэлээд гүйж гарна. Арисад Мияд би Яковд хариуцсан гэж хэлнэ. Ариса Яков хаанч гарч ирэхээ мэдэж байв. Яков сэтгэлд өгсөн үедээ үргэлж энд ирдэг байв. Яков хажууд нь суухад Ариса түүнийг тавьж Яков эцэст нь ихэн гэр бүлийн тэр үүнийг мэдлэхээр явж түүний дангаар нь хүлээн авалтын тахин болохоор үлдээсэн мөчөө иргэн сандаг. Эцэст нь Яков байшингийн болон ганцаараа сууж байхыг хараад Ариса түүн дээр очин хүлээн авалтын тахин хаанд болохыг нь хэлнэ. Ариса өөрөө үдэшлэх малтарч азар нэг хөнгөн зууштай байсан тул тэнд хамтдаа цагийг өнгөрөөсөн юм. Яков Ариса түүнд авч явсан гэж бодсон гонигтай цаг ганцаардсан байлаа. Ариса түүнд гомдсон ч бусад нь гомдоох эрх олохгүй гэдгийг хэлнэ. Ямар ч тааш тэр ганцаараа гэж юу болохыг мэддэг. Түүний дотор гоник байгаа. Үүний дараа тэр динж дээр гарч Яковгийн өмнө зан авирахын төлөө Миягаас өөрчлөлт гуйдаг. Мия юунд өөрчлөлт гуйгаад байгааг нь ойлгохгүй л алмаар нь цохилноо. Хэдий сандарсан ч өнөөдөр зочломтгой байдлын талаар ихийг мэдэж авсан ширээн дээр Яков өөрийн дуртай жигмэг цаг байгааг анзаарна. Энэ Ариса Яков мэдэглээгүйгээс болоод Мия түүнийг хийж өгөхийг хүссэн болсон байлаа. Яков Мияг өрсөлдөгч болоход зохистой гэж шийдэж тэр Арисагийн хажууд байхыг хүсэж байгаа. Мия нөгөө талын суудлыг өгч болно гэдгээ хэлнэ. Хөөхөн хүүхэд шүү дээ Мия. Дараа нь кафенд бүгд идэх юмаа захиалган Мия зөвхөн ус уун гэж хэлнэ. Тэр зэсийг ихэнх зүйлсийг сонсож байгаагүй тул юу авахаа мэдэхгүй манарч байлаа. Хөгжим дүүд маш танил бус энд байгаа хүн бүр их загварлаг бүрэн тайван харагдана. Эдэн түүний хувьд маш их сандрал төрүүлсэн эцэст нь тэдэн цай, панкейк өгнө. Мия маш их сандарсан тул панкейкийн амтыг мэдэрч чадахгүй том хазах гээд хах шахнаа гэл. Түүний хэр чанга байгааг хараад тэд түүнийг ийм тэнэг гэж хэлээд бүгд түүнийг тайвшруулахыг хичээнэ. Гэвч Мия маш их сандарсан хэвээр алган хөлөрсөн норсон гэсэн ч бүх бүрийн хүн бүрийг ажиглалтай байгаараад тэрч бас дотроо баярлана. За ингээд анима туслаа. Энэ дэр бол тэгээд хойд гэр бүлтэй гэдэг одоо баян айлын бүх хүмүүс муу биш ээ тэ. Ер нь бол бас тийм л байгаа шүү дээ. Хүний амьдрал харваа цагаа хүүтэн ба халуун.
баян хүмүүс бүгдээрээ муу байсан бол дэлхий амар муухай байгаа. Тэ ядууч муу хүн байгаа. Баянч муу хүн байгаа. Ядууч сайн хүн байгаа. Баянч сайн хүн байгаа. Хүн болгон муу болчаагүй шүү дээ. Тэгтээ бас хүн болгон сайн болчаагүй л. За тэгээд нэмэг маань үзэн баярлаа. Чиний дамаг дуудуулахаар нэг муухай комент хийдэг хүмүүс бол тамаагүй би дуугаа дуусаар л байх уу. Чи чинь зоолох болно. Баяртай.